За нийслэлийн гэр ороолын айл өрхийн хэрэгжилж байгаа шахмал түлшийг Хятадаас импортлж иргэдийг бухимдалсан. Харин Эрдэнэс Монгол нэгдлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд бага нуурын уурхайг түшиглэн хагас коксцсон түлшний үйлдвэр барьснаар энэ асуудал шийдэгдэхээр байна. Нүүрс пиролизийн үйлдвэр туршилтын бүтээгдэхүүний олон улсын итгэмжлэгдсэн лабораторид илгээж үйлдвэрлэлээ эхлэхэд бэлтгэж байна. Энэхүү үйлдвэрт жилдээ 600 мянган тонн хагас коксцсон түлш үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг ханган төсвөөс жилээр зарцуулдаг 200-аас 250 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болж байна. Хэрвээ стандартын шаардлага хангах юм бол та бүхэн одоо энгийнээр хэлбэл өнгөрсөн жил бид Хятадаас шахмал түлш нийслэл худалдаж авч агаарын бохирдол арай гайгүй байлаа. Тэгэхээр тэр нүүрсийг орлууллаа л гэсэн үг. Тэгэхээр бага нуурын нүүрсийг шахмал түлш болгож эх орондоо үйлдвэрлэж ийм төсөл хэрэгжүүлэхээр Эрдэнэ Монгол бол нэлээд энэ дээр ач холбогдол өгч байгаа. За нийт үн нөхдөг нь 300 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор төсвөөс гардаг 200-аас 250 тэрбум төгрөгийн татаас байхгүй болно гэсэн үг. За хоёрдугаарт агаарын бохирдол 20-30 хувиар буурах юм тооцоотой юм билээ. За гуравт нь 421 хүн ажилтаа болно гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн агуулгаар бол бага нуурын үйлдвэрийг үр ашигтай байлгах дээр энэ асуудлуудыг шийдэх хэрэгтэй юм аа.